Тэгэхэд энэ жил мах яг өмхийгээрээ байж. За тэгэхэд байгаа бол та тэр үед хаана байсан юм? Нодон жил үү? Тий. Нодон жил би мэрэгжлийн явц Яг энэ шиг 23 онд эмэг авлаа гэвэл дараагийн сайд нь уучлаарай би 23 онд байгаагүй л гэж хэлэх байхгүй юу? Манай төрийн байгууллагуудыг ерөөсөй хэлдэг үг л энэ. Гэтэл яг үндсэн дээр монголчууд түрүү жил өмхий махтагаа байжгаад жилийн дараа бас л яг өмхий махтагаа байж байгаа байхгүй юу? Тэрийг тэгээд идэж ийн гэж та боддоо. Тэгэхэд эдний хийж байгаа ажил нь үхрийн чихний эмэг, бод малын эмэг, индексжүүлэх, хөтөлбөржүүлэх ажил нь 25 онд. 23 онд одоо болж байгаа шүү дээ. Эмгийн авцсан яг уг хөтөлбөржүүлэх ажил нь 25 онд. 25 онд болсон сайд яг тань шиг хэлнэ. 23 онд боловч чулууны хийж исэн юмыг би мэдэхгүй. Би бол саяхан ажиллаа авсан хөө. Манай төрийн байгууллагын ажил яагаад ингэж явдаг юм? Би гайх юм. Би алхам тутамдаа татвар төлдөг хүн. Би ингээ гадаас ундаа аваад уухад, ус аваад уухад хүртлээ миний уус уснаас татвар авч идэг. Миний зарсан машин, миний үрсэн мөнгө бүх болгон татвартай. Би дандаа Монгол татвар нүүдүүлсэн мөнгө хэрэгжилж байна. Гэтэл тэрнийхээ төлөө эрүүл хүнсгээд хэвлэл мэдээлэлээр шуурдаг мөртлөө ерөнхийлөгч нь хүртэл хүнсний аюулгүй байдлыг шуурдаг мөртлөө бодит байдал нь яг өмхий хөгжсөн өтцөн махтагаа байна. Тэгэхээр та нар надад хэрэггүй байхгүй хаа. Та байцаагч та яг л хэлдэг шүү. Би өнгөрсөн жил байгаагүй. Надад сайд юм уу? Сайдынхаа зөвлөгөөг буулгаад ирлээ. Би өөрийнхөө зарлаар аваа явчих гэдэг. Өнгөрсөн жил мах чанж идчихсэн бохгүй имэйлт дээр. Та санаж гинөө? Санаж байна. Мэргэжлийн хяналтынхаа хэвлэл мэдээлэл нийлцэн баг болоод очоод мах чанж идээд нийгэм энэ мах гайгүй мах байна гэдэг ойлголт өгч ийсэн. Одоо би сайдын зөвлөгтэй авч аваад энэ мах гайгүй мах байна гэдгийг л нийгэмд ойлгуулмаар байна.